Сайн байцгаана уу? Та бүхэнд Монгол багийн талаар товч тодорхой мэдээлэл хүргэх гэж байна. Юун дөрөнд энэ багийн төвөгтөртэй 2013 оноос эхэлтэй бөгөөд анх Dota 2 багийн бүрэлдэхүүнтэйгээр үүсгэн байгуулагдаж байсан бол 2015 оноос эхлэн CS буюу Counter Strike төрлөөр өргөжж өдгөө Монгол улстай төдий буюу олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн захирал спортын баг болсон билээ. Монгол багийн бүрэлдэхүүнд Б гарт магнэ, Им сод баяр, Б өсөх баяр, Б аюуш, Им аз баяр гэсэн тэмэрчтээс гадна тасгалжуулагч Б Эрдэнэ далай багтана. Монгол багийн гишүүнээс бүрийн мэдээллийг хүргэж байна. Монгол тодорхой их хэмжээнд үзэгчтэй eSport World Cup чемпион аваргын цомыг Монгол улсын 6 залуучууд тайзнаа өргөж түүхийг бүтээж байна. Энэ бол 3.5 сая хүн амтай Монгол улсын 6 залуучууд eSport гэх энэхүү дэлхийн том тэмцээн дээр аваргын цомыг өргөж Монгол улсынхаа нэрийг өндөр төргөж байна. 2025 оны 10 сарын зүйлээр Монгол баг зэмлэлгийн зурж байгаагаа мэдэгдэж, Контролэзийг стендийн тулгчаар авч байгаагаа хэлжээ. Харин үлдсэн 3 тэмцээнд Контролэзтэй оролцохоор мэдүүлгээ өгч ростерт үжигдсэн болно. Энэ 3 тэмцээнд Контролэз маш өндөр үзүүлэлтэд тоглож чадсан бөгөөд сүүлийн тэмцээний дараа түүний Монголтой эсэн гэрээ тусаж Синзүү стримийнхаа үеэр дахиж Монголд тоглохгүй гэдгээ хэлжээ. Харин 2026 онд Ханс багийн Cobra Zero буюу Анар бэлэг нь Монголын гишүүн болохыг зарласан.